Давос ярилцах бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа ноён Эсбин. Ярилцах боломж олгосонд баяртай байна. Баярлалаа. Дэлхийн эзэн засгийн форумын өнцгөөс харахад 2026 онд олон улсын эрчим хүч материалын салбарын өнөөгийн байдлыг та хэрхэн тодорхойлох вэ? Бид зөв замдаа явж байна уу эсвэл тодорхой өөрчлөлт гаргах шаардлагатай юу? Миний хувьд голчлон эрчим хүчний талаар ярина. Гэхдээ эрчим хүч, материал хоёулаа манай нийгэм иргэдийн амьдралд туйлын чухал юм. Бидний үйлдвэрлэж буй бүх бүтээгдэхүүн эрчим хүч материалын оролцоотойгоор бий болдог. Тиймээс эрчим хүч материалын нийлүүлэлт аюулгүй доктортой хүмүүс болон нийгэмд бүртээмжтэй байх нь маш чухал юм. Энэ утгаараа бид одоо өөрчлөлтийн үед явж байна. Салбарын дотроос мөн гадаад хүчин зүйлсээс шалтгаалan олон бүтцийн өөрчлөлт өрнөж байна. Жишээлбэл геополитикийн өөрчлөлтүүдийг дурдж болно. Эрчим хүч материал нь өөрчлөлтийн нэг хэсэг болохоос гадна үүнд түлхэц болж байна. Мөн технологи асар хурдтай хөгжснөөр тусдаа технологи төдийгүй хоорондоо уялдаатай шинэ боломжуудыг бий болгож байна. Тухайлбал хиймэл оюун ба эрчим хүчний хамаарлаас үүдэлтэй боломжуудыг дурдж болно. Товчхондоо олон зүйл зэрэг өрнөж байна. Шилжилт явагдаж буй энэ үед улс орон бүрийн нөхцөл байдал харилцан адилгүй байна. Эрчим хүчний шилжилтийн тухай ярихад ихэвчлэн цахилгаан түвшний асуудал төвлөрдөг. Гэхдээ төмрийн хөдөр, ган, чухал ашигт малтмал зэрэг материалууд зайлшгүй хэрэгтэй. Дэлхийн эдийн засгийн форум эрчим хүчний шилжилтийг дэмжихэд материалын гүйцэтгэх үүргийг хэрхэн харж байна вэ? Эрчим хүчний шилжилтэд материалууд маш чухал үүрэгтэй. Таны дурдсан түүхийд үдэж багтана. Үүнээс гадна маш олон материал байгаа. Дэлхийд түгээмэл материалуудаас гадна чухал ашигт малтмал, газрын ховор элементүүд ч хамаатай. Эдгээрийн зарим нь эрчим хүчний өртгийн сүлжээнд онцгой ач холбогдолтой. Жишээлбэл цэник хураагур, нарны автан, салхин синс болон бусад эрчим хүчний технологиуд эдгээр ашигт малтмалын нийлүүлэлтээс шууд хамаардаг. Яг одоо бид захилгааны ирэлтэ огцон өсөж байгааг харж байна. Дата төвүүд, хөргөлтийн системүүд, аж үйлдвэрийн захилгаанжуулалт үүнийг хурдсаж байна. Эдгээр ашигт малтмалын ирэлтэж мөн дагаад нэмэгдсэн. Гол сорилт нь зах зээлийн өсөн нэмэгдэж буй ирэлтийг хангах үс хэмжээнд хангалттай хурдаар ашигт малтмалыг нийлүүлэх явдал юм. Эрчим хүчний аюулгүй байдал хэн давуу байдалтай вэ гэсэн сэдвээр хилцүүлгийг шууд дамжуулж байсан. Энэ тал дээр таны байр суурь ямар хөө байгаа вэ? Эрчим хүчний аюулгүй байдал бол эрчим хүчний салбарын үндэс суурийн нэг юм. Хэрэг гэрэл унтарч, эрчим хүч тасарвал хүмүүс орчих боломжгүй болж, нийгэм үндсэндээ хэвээ ажиллах боломжгүй болно. Тиймээс эрчим хүчний аюулгүй байдал туйлын чухал. Улс орнууд эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд хэд хэдэн зүйл хийж болно. Нэгдүгээрт эрчим хүчний их усрыг төрөлжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эрчим хүчний хангамж аль болох олон талаас бүрдэж, ганц их усрээс хэд хамаарахгүй байх ёстой. Хоёрдугаарт дотоодын үйлдвэрлэл болон импортын аль алийг нь төрөлжүүлэх нь чухал. Одоо бид геополитикийн тодорхойгүй байдал нэмэгдэж буйг харж байгаа. Энэ нь эрчим хүчний аюулгүй байдлын ач холбогдлыг улам бүр өсгсөн. Доктортой байдал, хүртээмжтэй хүний асуудал чухал хэвээрээч аюулгүй байдлын асуудал олон улсын түвшинд нэн тэргүүний сэдэв болоод байна. Тэгвэл Давос хотноо цугларсан бодлого боловсруулагчид ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр юуг өөрөөр хийх ёстой вэ? Уур амьсгалын өөрчлөлт бол мега сорилтуудын нэг юм. Үүнийг шийдвэрлэхэд эрчим хүч голлох үүрэгтэй. Гэвч эрчим хүчтэй холбоотой хүлэмжийн ялгаруулалт өссөөр байна. Дэлхийн нийт хүлэмжийн ялгаруулалтын 75% нь эрчим хүчний үйлдвэрлэл болон хэрэглээтэй шууд холбоотой. Гэхдээ эерэг өөрчлөлт нь цэвэр эрчим хүчний салбарт орох хөрөнгө оруулалт хурдтай өсөж буй явдал юм. Өнгөрсөн онд эрчим хүчний салбарт нийт 3.3 их $80 хөрөнгө оруулалт хийгдсэний 2.3 их $80 нь цэвэр эрчим хүчний их усрж чиглэсэн. Тэгэхээр эрчим хүчний тэнцвэрээ цэвэр эрчим хүч рүү хэлбэж байна. Гэхдээ энэ шилжилт уур амьсгалын сорилтод төсжүүлдэг хэмжээнд хангалттай хурдтай биш байгаа. Бид илүү хурдан арга хэмжээ авах хэрэгтэй байгаа. Хүнд үйлдвэрлэл нь нүүрс хүчлийн ялгарлыг бууруулахад хамгийн хэцүү салбаруудын нэг шүү дээ. Дараагийн 10 жилд хамгийн бодиттой ахиц юу байх вэ?
Тийм ээ. Зарим хүнд үйлдвэрлэлийн салбарын нүүрс хүчлийн ялгарлыг бууруулахад үнэхээр хэцүү. Үүнд олон шалтгаан бий. Нэгдүгээрт шаардлагатай технологиудын зарим нь одоогоор бэлэн биш байна. Хоёрдугаарт тус салбар их хэмжээний эрчим хүч шаарддаг. Үүнийг ихэвчлэн шатгад түлшнээс гаргаа авч байгаа. Гол асуудал нь эрчим хүчний хангамжийн 80% нь шатгад түлш ашигладаг. Цэвэр түлшний эзлэх хувь ердөө 2% байна. Тиймээс цэвэр ус төрөгч, биотүлш, бусад ялгарлыг бууруулж чадах түлшний төрлүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд бид хэд хэдэн зүйлийг хийх шаардлагатай. Нэгдүгээрт эдгээр салбарыг дэмжих нь чухал. Тэд цэвэр эрчим хүчний эрэлтээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёр дахь нь олон төрлийн цэвэр түлшийг хурдан зах зээлд нийлүүлэх юм. Нийлүүлэлт ба эрэлтийн уялдаа холбоо маш чухал. Бодлогоч бас нөлөөлнө. Гуравдугаарт эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэснээр зардал эрчим хүч, ялгарлыг бүгдийг нь хэмнэж олно. Дөрөвдүгээрт эдгээр салбарыг цахилгаанжуулах хэрэгтэй. Цахилгаанжуулснаар нар салхи зэрэг цэвэр эрчим хүчийг ашиглахад илүү хялбар болох юм. Тийм шүү. Дэлхийн эдийн засгийн форумд хиймэл оюун болон технологиг маш ихээр онцолж байна. Ирэх 5-10 жилд эрчим хүч материал үйлдвэрлэлийн салбарт хамгийн чухал анхаарал татах технологиуд юу байх вэ? Олон технологи чухал ач холбогдолтой. Гэхдээ өмнө нь хэлсэнчлэн технологийн уялдаа холбоо маш чухал. Жишээ нь захилгаан автомашиныг авч үзэхэд зөвхөн автомашин бус түүнд орж байгаа батарейны талаар ярих ёстой. Мөн автомашиныг цэнэглэх цахилгаан, бизнесийн загвар, бодлогын орчин зэрэг олон бүрэлдэхүүн нийлж байж хөгжих боломжтой. Хиймэл оюуны технологич мөн адил. Нэг талаас дата төвүүд маш их эрчим хүч хэрэглэдэг. Гэхдээ хиймэл оюуныг эргээд эрчим хүчний системийг оновчтой болгоход ашиглаж болно. Ялгарлыг бууруулах. Системийг үр ашигтай, найдвартай, хурдан хариу үйлдэл үзүүлдэг болгох боломжтой. Мөн олон төрлийн сэргээгдэх их усрыг нэгтгэж, хэрэглэгчдэд ашигтай болгож болно. Эдгээр нь ердөө хэдхэн технологийн жишээ. Мөн эрчим хүчний салбарт шинэ материалууд ч чухал үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр нь эрчим хүч хэмнэж, хэрэглээг сайжруулахад тусалдаг. Үүнээс гадна олон технологи бий. Жишээ татхад Монгол улсын хувьд эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний асуудлууд нэн чухал байна. Бидэнд ямар бодлого дутагдж байна вэ? Аль бодлогод илүү анхаарах хэрэгтэй вэ? Одоогоор Монголын нөхцөл байдлыг би сайн мэдэхгүй учраас нарийн зөвлөгөө өгөх боломжгүй байна. Гэхдээ өргөн удам газар нутагтай, хүйтэн эрсдэс уур амьсгалтай гэдгийг мэднэ. Нөгөө талаас сэргээгдэх эрчим хүчний салбар өргөжж байгаа тул маш их боломж бий. Гэхдээ маш том газар нутагтай тул сэргээгдэх эрчим хүчийн үйлдвэрлэх төв болон хэрэглээний төвүүдийг холбох сүлжээний асуудал нэн чухал. Тиймээс хүчтэй цахилгаан намжуулах сүлжээ, ухаалаг сүлжээ зайлшгүй шаардлагатай. Үүнээс гадна эдгээрийг дэмжих янз бүрийн хөнгөлөлтийн арга хэрэгслүүд байж болно. Жишээ нь шинэ хүчин чадлыг бий болгоход тендер, дуудлах худалдаа сайн арга хэрэгсэл болдог. Гэвч хамгийн гол нь бодлогын орчин тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой байх ёстой. Бодлогын орчин нь компанийн хөрөнгө оруулалт хийхэд таатай байх хэрэгтэй. Учир нь компаниудад бизнесийн үр ашиг нэн чухал юм.